Сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай улсын түүхэнд тэр дундаа гадаад харилцааны салбарт маш их чухал нэг зүйл болох чагааг та бүхэн мэдсэн байх. Ирэх 7 дугаар сарын 9-өөс 11-ний өдрүүдэд Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung манай улсад албан ёсны төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэх гэж байгаа. За өмнө нь Солонгосын ерөнхийлөгч манайд төрийн айлчлал хийснээс хойш 15 жил өнгөрсөн учраас энэ удаагийн айлчлал маш онцгой гэж дүгнэгдэж байна. За тэгвэл яг одоо Солонгос улс дотор Солонгосын хэвлэл мэдлэл болон ард иргэдийн дунд манай Монгол улсын тухай мөн энэ айлчлалын тухай юу гэж ярьж байна. За мөн ямар хүлээлттэй байгааг өнөөдөр би та бүхэнд хүргэе гэж бодож байна. За хүргэхдээ мэдээж Солонгосын дотоод уур амьсгал, тэдний хэвлэлүүдээр гарч буй гол мэдээллүүд болон Солонгос иргэдийн сошиал дахь сэтгэгдлүүдийг маш тодорхой хуваалцахаар бэлдлээ. Бидний солонгосчууд яг ямар өнцгөр харж байгааг хамтдаа сонирхъя. Энэ удаагийн айлчлал маш чухал гэж үнэлэгдэж бас хүлээгдэж байгааг та бүхэнд илүү ойлгомжтойгоор хүргэе гэж бодож байна. За ингээд бичлэгтээ орцгоё. Яг одоо Солонгосын гол телевиз сонин хэвлэлүүдээр ерөнхийлөгч Lee Jae-myung-ы Монгол дахь айлчлалын тухай мэдээлэл маш их гарч байна. Тэд манай улсыг зүгээр л нэг уламжлалт найрамдалт орон гэж харахаас илүүтэйгээр Бүгд найрамдах Солонгос улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн ирээдүйг шийдэх хамгийн чухал стратегийн түнш гэж онцолж байгаа юм. Солонгосын хэвлэлүүдээр гарч буй хамгийн гол сэдэв бол ашигт малтмал ба нийлүүлэлтийн сүлжээ юм. Та бүхний мэдэж байгаачлан Солонгос улс бол хагас дамжуулагч, ухаалаг утас, цахилгаан машины батарей үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Гэвч тэдэнд хамгийн их хэрэгтэй байгаа газрын ховор элемент, зис зэрэг түүхийд байхгүйгээс болон бараг 90% Хятадаас авдаг юм байна. Гэтэл сүүлийн үед Хятад улс эдгээр баялагийнхаа экспортыг хязгаарлаж эхэлсэн учраас Солонгосын үйлдвэрүүд маш том аюулд ороод байгааг юм. Яг энэ үед дэлхийн газрын ховор элементүүдийн 16% нөөцтэй манай Монгол улс Солонгосын хувьд алтан аврагч шиг харагдаж байна гэж Солонгосын эдийн засагчид бичиж байна. Тэгэхээр Солонгосын хэвлэлүүд манай улсыг асар их боломжтой стратегийн өндөр ач холбогдолтой орон гэж үнэлж энэ айлчлалаар маш их үр дүн хүлээж байгаа юм. Мөн хэвлэл мэдээллээс гадна Солонгосын жирийн иргэд интернет болон YouTube сошиал орчинд манай Монголын тухай ямар сэтгэгдэл бичиж байгааг би та бүхэнд уншиж үзүүлье. Надад бол маш сонирхолтой санагдсан хэд хэдэн сэтгэгдлийг та бүхэнд орчуулж хүргэе. Нэгэн Солонгос иргэн ингэж бичжээ. Манай улс баялаг байхгүй, Монголд асар их баялаг бий. Харин манайд дэлхийн шилдэг технологи байна. Хятад, Японы дунд манай ерөнхийлөгч Монголтой гар барихаар явж байгаа нь үнэхээр ухаалаг үйлдэл байна. Монголтой жинхэнэ түнш болж хамтдаа хөгжих хэрэгтэй гэсэн байна. Эндээс харахад солонгосчууд манай улсын байгалийн баялагийг маш өндөрөөр үнэлж байгаа нь харагдаж байна. Бас өөр нэг сонирхолтой сэтгэгдэл байгаа нь Монголын залуус манай соёлыг маш сайн сонирхдог гэж сонссон. Ялангуяа сүлжээ дэлгүүрүүд CU, GS 25 байдаг гэж сонссон. Одоо зүгээр нэг соёлын харилцаанаас давж эдийн засгийн хувьд бие биедээ тусалдаг маш дотн найзууд болох боломжтой гэж харж байна гэж бичжээ. Мөн ерөнхийлөгч Lee Jae-myung-ыг манай наадмын хүндэт зочноор оролцох мэдээллийн дор солонгосчууд манай улсыг Монгол улс маш их хүндэтгэж байгаа нь харагдаж байна. Наадам гэдэг маш сайхан баяр гэж дуулсан манай ерөнхийлөгчийг сайхан өгтөж аваарай гэсэн эрэг сэтгэгдлүүд маш их үлдээсэн байна. Тэгвэл Солонгосын засгийн газар болон тентхийн томоохон компаниуд манай Монголд ямар санал тавихаар бэлтэж ирж байгаа вэ? Энэ бол манай монголчуудын хувьд маш анхааралтай сонсох ёстой сэдв юм. Солонгосын тал манай улсад зүгээр нэг баялагийг чинь худалдаж аваад явъя гэсэн санал тавихгүй гэдгээ тодорхой илэрхийлж байгаа юм. Учир нь манай хөрш Хятад улс манай баялагийг өөр улсад өгөхгүй байхыг шахаж Япон улс зөвхөн түүхийн эдийг маань хямд авахар зүтгэж байгааг тэд сайн мэдэж байгаа юм байна. Тийм учраас Солонгос улс манайд ухаалаг хамтын ажиллагаа буюу стратеги санал болгож байгаа юм. Энэ нь юу вэ гэвэл манай Монгол нутаг дэвсгэрт Солонгосын дэлхийн хэмжээний өндөр технологи боловсруулах үйлдвэрийг барьж өгөх явдал юм. Түүхийн эдээ зүгээр нэг шороо чигээр нь хямд өгөх биш, манай нутаг дээр Солонгос технологиор боловсруулж нэмэн үртэг шингээсэн үнэтэй бүтээгдэхүүн болгож дэлхийн зах зээлд гаргая. Ингэснээр Монгол улс ч бас ажлын байртай болж баяжиж чадна гэсэн ухаалаг санал юм. Энэ санал нь манай эдийн засагт яг одоо хамгийн их хэрэгтэй байгаа зүйл учраас Солонгосын тал үүгээрээ манай засгийн газрын сэтгэлийг татаж чадна гэж Солонгосын шинжээчид дүгнэж байна. Мөн үүн дээрээс миний сэтгэлийг түгшээж байгаа нэгэн зүйл бол манай хоёр хөрш үүнд хориг тавих юм уу? Ямар нэгэн байдлаар явуулах нь ойлгомжтой. Энэ бүх зүйлээс болон энэ бүх зүйл
хоосон хөөс болоод хувирах үедээ гэсэн бас айдас төрж байна. Эцэст нь Солонгосын гадаад бодлогын хувьд манай Монгол улс ямар үүрэгтэй вэ гэдгийг маш нарийн тооцоолж байна. Солонгосын үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол хойд Солонгос буюу бүгд найрамдах ардчсан Солонгос ард улс гэдгийг та бүхэн мэднэ. Гэтэл манай Монгол улс болон хойд Солонгостой одоо хүртэл маш найрсаг уламжлалт харилцаагаа хадгалж буй цөөн хэдэн улсын нэг шүү дээ. Тийм ч учраас ерөнхийлөгч Ижамян манай улсаар дамжуулан хойд Солонгостой хийх яриа хэлэлцээг дахин сэргээх, зүүн хойд Азийн хурцт байдлыг намжаах дипломат гүүрийг хайж байна гэж Солонгосын хэвлэлүүд бичиж байна. Тэд манай улсыг зөвхөн баялагаас гадна зүүн хойд Азийн инх тайвны тогтооход маш том зуучлагч дипломат хүчин чадалтай орон гэж харж маш их хүндэтгэлтэй хандаж байгаа юм. За ингээд дүгнээд хэлэхэд яг одоо Солонгос улс дотор манай Монгол улсыг маш эргээр харж ерөнхийлөгч Ижамян энэ удаагийн ажлыг Солонгосын ирээдүйн эдийн засагт маш том өөрчлөлт авчрах чухал түүхэн алхам гэж үзэж байна. Тэд манай улсыг зүгээр нэг баялагийг нь аваад хаях биш, хамтдаа үйлдвэр барьж, хамтдаа хөгжих жинхэнэ анд нөхрийн хэмжээнд харж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Өнөөдрийн мэдээлэл та бүхэн сонирхолтой байсан бол манай сүгийг дэмжиж subscribe болон лайкаа дарахаа мартаоцай. Та бүхэн сэтгэлдээ дор үлдээгээрэй. Солонгосчуудын энэ хандлагын талаар та бүхэн юу гэж бодож байна? Дараагийн видеогоор уулзтлаа. Түр баяртай.